Сая ерөнхий сайдын хэлж байгаа зарим өгнүүдээс бол одоо яагаад энэ өмнөх сайдуудыг улираан одоо томилвоо гэдэг дээр бас хэд хэдэн одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх гэсэн ийм зүйлүүд явагдаж байна. Тэрийг бас ойлгож болно. Гэхдээ нөгөө талаараа эрчим хүчний салбар бол илгээрээ хэвтцсэн. Тэгээ Эрдэнэт хүний аймнаас ирсдсэн. Одоо өчнөө 200 орчим тэр бомын хохирол улсад одоо учирсан ийм байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ салбарынхаа яамны сайдыг та улируулж сонгосон хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэсэн юм уу? Эсвэл маш яралтай алдаагаа засаад одоо энэ яамыг салбарыг одоо маш яралтай хөл дээр нь босох энэ алдаагаа зас гээд та дахин томилвоо. Мөн түнчлэн ерөнхий сайд та энэ эрчим хүчний реформ, шинжилэл, энэ өрсөлдөөнт зах зээл либералчлалыг яг юу гэж харж байгаа вэ? Тэгээ энэ салбарт юу хийх вэ? Би яагаад энэ асуултыг асуугаад байна гэхээр дөнгөж сая хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн одоо ажлаар дулааны цахилгаан станц 3 дээр бас ажиллаад ирэхдээ бас баггүй зүйлийг мэдэж ирсэн. За жишээлбэл одоо энэ эрчим хүчний яам бол маш яралтай одоо энэ улсын одоо энэ гамшигын нөөцийн мөнгнөөс одоо энэ маш сайн чанарын турбин аваад энэ одоо дэлбэрсэн энэ асуудлыг маш яралтай засаж залруулах ийм ажил бас байгаа юм байна. За тэгээ одоо мэргэжлийн хүмүүс бас хэлж байна. Дулааны цахилгаан станцд 4 илүү одоо дулаан гаргахад ашиглаад цахилгаан үйлдвэрлэлтийг нь багасгаад 3-ыг одоо дэр хооронд нь одоо засаж залруулах гэдэг ийм ажлуудыг бас танай эрчим хүчний яам хийж чадах уу? Одоо ингээд энэ асуудлыг шийдэхгүй бол ирэх одоо наадмын дараа гэхэд бид нар намар гээл мөн төд утахгүй 1 минутаа үргэлжлүүлээд авчи. Төд утахгүй энэ Улаанбаатар хотын сая 700 мянга гаруй иргэдийн дулаан тог цахилгааны асуудал хөндөгдөөд эхэлнэ. Энэ асуудлыг бүрэн нааштай шийдэхгүй бол энэ нөгөө байгаль орчинд одоо харшилдаг нөгөө утаа униарын чи асуудал, хүний эрүүл мэнд амь насны асуудал улам том дэгдээд эхэлнэ. Тэгэхээр зэрэг манай бас энэ Иргэний зориг ногоо намын энэ одоо хариуцаж ажиллах энэ салбар яамд бол маш том хүндрэлтэй асуудлууд бас нүүрлэх учраас энэ салбарын одоо хөгжил хуваарлт хариуцлагыг бас жигт хүртээмжтэй хариуцлагатай байлгах ажлыг бас таныг сайн хийгээсэй гэж бодож байна. За Нора гишүүний асуултанд хариулъя. Ер нь энэ цахилгаан станцд гарсан дэлбэрэлт осол бол нэг талаасаа хариуцлага, нэг талаасаа чиг үүргийн давхардал тэнцээ одоо сайд яам нь хариуцлага болцсон өөр толгоонууд гарцсан эрчим хүчний нэг компани байгуулагдсан тэдний туузын томилдог тэр нь томилогддог үнтэйгээ бас яг хариуцлагын асуудал дээр бол ийм тогтолцооны алдаатай нөхцөл байдал нөлөөсөн гэж үзэж байгаа. Ер нь нийслэлийн тэр ностой ослын мөрөөр нийслэлдэх газраас холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шалгаад тагнуул цагдаа за мөн мэргэжлийн байгууллагуудын шалгалтыг оруулсан байгаа. За эрчим хүчний сайдын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг аваар төрсөн 9-р турбины хэсгийг задал шинжилж шаардлагатай задал шинжилж байгаа эцсийн дүнэлт гараагүй хөрөнгө оруулалт үр дүнг хийн. За ингээд яг энэ нэлээд тодорхой асуудлууд хийж байгаа. Ер нь бол биднэрт бас томоохон эрсдлүүд учирч болшгүй байдал үүссэн. Хэрвээ одоо бөөрөлжүүдийн цахилгаан станцын 150 мегаваттын 2-р блок 11-р сард амжиж ашиглалтанд орохгүй бол 11-12-р саруудад 101 мегаватт цахилгаан эрчим хүчээр хязгаарлаж ажиллахаас гарцгүй өөр тийм шийдэл хүрж байгаа. За ийм учраас эрчим хүчний сайд одоо нэмж хариулна. Яагаад энэ хариуцлага ингэж хүлээж ажиллаж байгаа юм бэ гэдэг дээр. Нэгдүгээрт нь эрчим хүчний сайд бол энэ либералчил сэргээгдэх эрчим хүчний бодлогыг өргөжлүүлж хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байгаа. Энэ дээр нэлээд тодорхой олон асуудлууд амгалангийн цахилгаан станц цахилгаан станцын эвдрэл богино хугацаасаа санхүүж тусахын тулд онцгой нөхцөл тогтоож төсвийн тодтолгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжил гарах эрчим хүчний компаниудад урьдчилгаа зээл авах төрийн хэмжээний компаниудын хөрөнгөлцөө ашигаас сууц санхүүжилт авах мэт олон хувилбараар сайд ажиллаж байгаа юм билээ. Ийм учраас цахилгаан станцын эвдрэлд богино хугацаанд дэд станц шугамын насжилтын нэгдсэн аудит хийх шаардлагатай. Яаралтай засварын жагсаалт гаргах шаардлагатай. Урсгал зардын санг нэмэгдүүлж
шуурхай засварын барига тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах гэдэг энэ олон зах зээл ажлуудыг хийж байгаа. Энэ реформуудыг хэрэгжүүлэхийн тулд одоо 3 том реформыг одоо хэрэгжүүлж байгаа гэж ерөнхий сайд маань хэлсэн. Өмнөх ерөнхий сайд маань улиран томьёолох шалтгаан дээр нэгдүгээр салбарын доктортой байдлын либералчлыг үргэлжлүүлэх шаардлагатай. Хоёрдугаас 24 оноос дамжуулах шугам их усүрийн томоохон төслүүд амгалангийн өргөтгөл, чин цахилгаан станцын Т100, 5 дугаар цахилгаан станцын төслүүд хэрэгжиж байгаа. 3 дугаар хамгийн чухал нь одоо нагаан номтой холбоотой үзүүлсэн нь бол сэргээгдэх эрчим хүчний 4 том төслийг Вьетнамын хөрөнгө оруулагчтай болон шууд төр хувийн хүчний түнсийн зарчмаар сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг дээр нь Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт сэргээгдэх эрчим хүчний ажлуудыг хэрэгжүүлээд өөрөд явж байгаа учраас энэ реформыг үргэлжлүүлэх нь чухал байна. Эрчим хүчний асуудал чухал байна. Ийм учраас хариуцлагыг нь өөрүүлж байгаамаа. За энэ талаар одоо Жорж Сүрэн сайд амлалт үүрэг авч асуултанд хариулнаа. Нарантой гишүүнээ ийм Т3 дээр 6 сарын 2-ны хойшоо харамсалтай зүйл болсон. 9-р төрбийн гэмтсэн Эрдэнэт хүний ам хохирсон. Улсад олон 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ийм үйл явдал болсон гэдгийг бас хэлье. Би энэ ослын дараа бол сэтгүүлчд уулзахад бол ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгийг хэлсэн. Хоёрдугаар хууль зүйн хариуцлага хүлээхэд бол бас нэг зүйлийг бас тодорхой тайлбарлаж хэлэхгүй болохгүй нэ. 2025 оны 3 дугаар сарын 19-ны өдөр засгийн газрын тогтоол гараад эрчим хүчний салбарын төрийн өмчт хувьцаат компаниудын хувьцааны дийлэнх хувийг Эрчим Монгол компанид шилжүүлсэн. Энэ асуудал 3 сарын 19-наас эхлээд Эрчим Монгол компани эрчим хүчний салбарын төрийн өмчт компаниудын менежментийн эрхийг хэрэгжүүлж байсан гэсэн үг. 6 сарын 2-ны ослын дараа 6 сарын 4-ний засгийн газрын хуралдаанаар Эрчим Монгол компаниас засгийн газар танилцуулга хийсэн. 6 сарын 10-наас эхлээд буцаагаад засгийн газрын тогтоол гараад эрчим хүчний салбарын төрийн өмчт компаниудын хувьцааны дийлэнх хөв буюу 66%-ийг эрчим хүчний яамд буцаагаад шилжүүлсэн. Одоо бид нар Т3 дээр гарсан аваарын нөхцөл байдлыг тодруулах ажлыг тагнуул цагдаа хамтарсан ажлын хэсэг явж байгаа мөн өнөөс гадна ерөнхий сайдын захирамжаар болон эрчим хүчний сайдын захирамжаар ажлын хэсгүүд гараад сэргээн босгох төлөвлөгөөг эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанд танилцуулнаа. Эхний ээлжинд дулааны асуудлыг шийдэх ёстой. Энэ асуудлыг ойролцоогоор урьдчилсан байдлаар бидний тооцоолол нэг 7.4 тэрбум төгрөгөөр дулаан цахилгаан ослон үйлдвэрлэдэг байсан гормоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг хором руу 100% гэмтэйг байгаа учраас 9-р турбинтай холбоотой 100 ийм ажлыг эхний ээлжинд хийж хэрэгжүүлнэ. 9 сарын 15-наас эхлээд 2025-аас 2026 оны үеийн оргил ачаалал эхлэх учраас энэ За баярлалаа. Тэгэхээр манай ажлын хэсэг цахилгаан станц дээр ажиллахад бол тэнд бас нэг зүйлийг онцолж харсан. Тэр нь болохоор одоо энэ улсын чухал энэ ач холбогдолтой хүний амнаас за тэгээ олон сая хүнийг дулаан цахилгаанаар хангаж байгаа энэ одоо хүчин зүйл бүхий техник тоног төхөөрөмжийн худалдан авалтыг тэр тендерийн тухай хуулиар ингээд авж байгаа нь бас айгүй учир дутагдaltaй юм байлээ шүү. Яагаад гэвэл тендерийн тухай хуульч хамгийн хямдхан хамгийн одоо боломжийн үнэтэйг авах ийм одоо заалттай байж идэг. Гэтэл энд бол яг энэ эрчим хүчний салбарт бол ялангуяа энэ чухал ач холбогдолтой техник технологи дээр бол тэр мөнгө татаад авах биш хамгийн сайныг нь хамгийн баталгаатайг нь авах ийм бол хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэж би харсан. Тэгэхээр та бас энийг цаашид анхаараарай. Мөн түүнчлэн одоо энэ нөгөө маш яралтай турбин одоо авах ажлыг одоо энэ улсын нөөцийн аюулгүй нөөцийн одоо мөнгө гэж бас байна шүү дээ. Тэгэхээр тэндээс авах бас боломжтой байна. Та тэр боломжийг бас сайн судлаарай гэж